Цагаан шорооны хор нөлөөнөөс ирээдүгөө аврах хөдөлгөөнд одоогоор 2000 гаруй иргэн нэгдээд байна. Энэхүү цагаан тоос ногоон усны тухай үе үеийн сонгуулиар ярьдаг боловч одоогоор дорвитой хийгдсэн ажил байхгүй байна. Цагаан шорооны асуудал улам нэмэгдэж байгаад бол иргэд өөрсдөө энэхүү эрх ашигаа хамгаалахаар шийдсэн хэмээн тус хөдөлгөөний хуулийн зөвлөх Амар Бат хэллээ. Энэ одоо хөдөлгөөн байгуулагдаад бол гол үндсэн үйл ажиллагаагаа юу гэж томьёолж байгаа вэ гэхээр ерөөсөө энэ цагаан тоосны хор хөнөөлд хохирж байгаа хүмүүс одоо хохирлоо бодитоогоор тогтоолгоё. Хохиролтойгоо холбогдуулаад өдийг хүртэлх хугацаанд эрүүл мэндээрээ хохирсон учраас яг энэ нөхцөл байдал дээр тулгуурлаад Эрдэнэ үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газраас шудраг нөхөө олгор олон улсад нэрлснээр бол compensation гэж нэрлэдэг. Компенсац нөхөө олгор авъя. 3 дугаарт бол нэн яаралтай энэ цагаан тоосныхаа асуудлыг Эрдэнэ үйлдвэр шийдээч гэсэн ийм 3 үндсэн шаардлагыг бол гаргаад ингээд одоо тухайн бүс нутагт амьдарч байгаа 2000 гаруй иргэд энэ шаардлагыг зөвшөөрт дэмжиж гар хэвсгээ зураад сая бид нар 14 цагт Эрдэнэ үйлдвэрийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч тэргүүтээ үйлдвэрийн удирдлагуудаа уулзаад яг энэ шаардлага бол гардуулсан байгаа. Тэгээд энэ шаардлагынхаа хариуг бол бид нар 6 дугаар сарын 1-ний өдөр авахар болсон байгаа. За юун түрүү энэ одоо цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүгөө аврах хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөний үйл ажиллагаа явагдангуут бол хүмүүсийн дунд тодорхой хардлагууд байгаа. За ялангуяа энэ хөдөлгөөнийг бол нэлээд сонгуул улс төртэй холбож бол харах хандлага бол одоогоор бол гарсан юм алга. Тэгэхээр энэ цаашдаа бол гарах байх. Ер нь бол энэ ялангуяа тодорхой үе үеийн улс төрчдийн сонгуулийн сэдэв байдаг. Энэ хөдөлгөөнд оролцож байгаа одоо яг энэ өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа хүмүүсийн хинэнч одоо ирэх сонгуульд Эрдэнэ хотын аль ч хэсэгт аль нэгэн шатны сонгуульд бол нэр дэвших хүмүүс бол байхгүй. Тийм учраас энд бол улс төрийн ямар нэгэн нөлөөлөл байхгүй. За мөн энэ хөдөлгөөнөөр дамжуулж одоо Эрдэнэ үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг зогсоох, доголдуулах, эсвэл нэр хүндийг нь унгах юм зорилго байхгүй. Цэвэр иргэд одоо маш олон жил цагаан тоосны асуудлыг одоо аймгийн удирдлагууч төр, үйлдвэрийн удирдлагууч төр ер нь шийдвэрлэх гэж судалгаа хийж, технологи оруулж ирсэн гэдэг ийм тайлбартаагаар туршиж гин гэдэг тайлбартаагаар олон жил ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Ялангуяа сүүлийн 3-4 жил бол бүр цагаан тоосны дэгдэлт ихсээд энэ хүмүүсийн одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны тэнцэл алдагдахаас сэргийлэх гэдэг энэ үндсэн хуулийн 16 заасан энэ үндсэн эрх нь зөрчигдөд байгаа учраас иргэд бол хэн нэгэн одоо төрийн албан тушаалтныг харахгүйгээр эрхээ хамгаалах зорилгоор бол энэ хөдөлгөөнийг байгуулж ингэж явж байгаа. Дээрх багийн иргэдийн хувьд хөрөөлөн буй орчны бохирдол, амьдралгааны их үүсвэргүй болох эрүүл мэндийн асуудал гэсэн нийтлэг 3 асуудал үүсэт байгаажээ. Үүний дотроос эрүүл мэнд хамгийн их зөрчигдөж байгаа тухай иргэд ярьлаа. Одоогийн байдлаар тус багийн ихэнхээ иргэд астм, зүрх судас, уушигны өвчтөл, харшил, даралт ихсэх зэрэг нийтлэг өвчтөл улсын дунджаас дээгүүр гарчээ. Өнөөдөр манай эмч бас бид нарыг бас уулзалт хийж байгаад ярьж ирсэн. Төмөр замын ажилчдын дунд тэнд оршин сууж байгаа ард түмний дунд өвчлөл хамгийн их байгаа гэж яригдж байгаа. Өөрөө тийм судалгаа гарцсан явж байгаа юм байна. Тэр судалгаагаа биднэрт бас танилцуулсан. Энийг бол бид нэр одоо бүр өшөө дэлгэрэнгүйгээр бүр судалгаа аваад ингээд бүр баримттай баталгаатай аваад ирээ. Тэгж байгаа бид нар дараагийн шатны энэ одоо янз бүрийн шаардлага хөргүүлээ гэж яригдж байгаа. Тэгээ ямар ч байсан төмөр замын орчинд амьдарж байгаа, ажиллаж байгаа улсуудын өвчл маш их байгаа улсын дундчаас. Тийм юу гарцсан байгаа. Манай жаргалт сумын иргэд болохоор ер нь ихэнх нь юутэй ханиадтай нүднээс нь нулимс байн гардаг. Хөгшчүүл болон одоо настай улсууд бол зүрх судасны өвчнөд зүрх нь байнга өвдөж идэг, даралт маш өндөртөө. Тэгээд дээр нь бас манайхаас 2-3 хүн иргэн яг амьсгалын дутагдалд орцсон. Бүр Улаанбаатарт очиод зөвхөн л одоо аппаратаар амьсгалаад нэг уушгин ажиллагаа хийсэн. Тэгээд ийм 2-3 хүн байна. Дээр нь бас энэ харшил маш их хэмжээгээр манай сумд явагдаж байна. Тэгээд ерөөсөө хүүхдүүд бол ерөөсөө одоо нэг өвлийн улиралд хүн ханиадтай байдаг шүү дээ. Ер нь бол хүүтний улиралд. Тэгэд манай сумд бол ерөөсөө байнгын ханиалгатай, байнгын юутэй одоо хүүхэд халуурж яадаг, ханиалгаж яадаг, хоолоо нүгдэж байдаг, хамраас нь нус байн гоожж байдаг. Ийм болчлоо. Энэ бол ерөөсөө аюул. Энэ бол юу вэ гэхээр зэрэг нөгөө л Монголын иргэд биднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг эрх маань үнэхээр ноцтой зөрчигдөж байна.
Ийм учраас би энэ хөдөлгөөнд нэгдэж иргэдийнхээ төлөөлөл болоод явж байгаамаа. За өөр нэг хэлэх юм болохоор манай жаргалт сумын иргэд болохоор амжиргааны их үс сүр нь болохоор төмс хүнсний ногоогоо тарж ургуулж мал аж ахуйгаа өсгөж өржүүлж сүү цагаан эдэ болон махаар Эрдэнэ хотынхоо хөдөлмөрчин ард түмнийг одоо хүнсээр нь хангах зорилтоор одоо ажиллаж амьдарч тэрнийхээ хүчинд одоо орлоготой явж идэг ийм ард түмээ. Тэгээд одоо энэ их усвэр нь ус нь бохирдоо тангалгал нь бохирдсон, агаар нь цагаан тосноос болж бохирдсон, газар шороо маань одоо хөрснөөс доош бараг за 50-60 см-с доош бохирдолтой, амны ус бол ерөөсө бохирдолтой. Учираас бидний одоо амжиргааны их усвэр одоо ингээд баталгаагүй болжээ. Одоо жаргалан суманд нийтдээ 3500-аад иргэд амьдарч байна. Энэ хүмүүсийн амьдрал үнэхээр бүрхэг болжээ. Бид нар яг бүрхэг болж байгааг суугаад өнөөдөр байж байхгүй. Хүнснийхээ ногоог тариалаад зуны одоо улиралт бол хангал голоо дагаад одоо амьдрал маш ихээр өрнөж одоо өдөр энэ их халуун хүүтэн ямар ч цагаагаар бэрхшээлийг одоо даван туулаад ажилд хөдөлмөрлж явна. Тэгээд одоо энэ их хөдөлмөрөөр бий болгосон төмс хүнсний ногоогоо зарж борлуулахад бид нар маш их хүндрэлтэй. Яагаад вэ гэхээр зэрэг энэ ногоо хаанхын ногоо вэ гэж асуухаар бид нэр хэлэх үг алга. Бид нэр хэрв энэ жаргалан суманд тариад ургуулцаа гэд хэлэх юм бол бидний ногоог авах нийтэл баг биднийг одоо хүмүүс хөөгд явуулж шүү дээ. 2016 оны 10 сарын 1-нд төрсөн. Тэгэд эмнэлгээс гараад юу яагаад 2 сар гарan байсны дараа ханаа төрчих шиг болоод эмнэлэг дээр сарын эмнэлэг 7 өдрийн дотор нэг эмнэлэг ирдэг штэ. Тэр нь ирээд явхад зүгээр эсэ. Тэгээд сарын дараагаас юу яагаад чэжин нэг муурын чэчиг болоод хатгаа матгаа авчуу гэж бодвол айгаал оцсон чинь шинжилгээ гэж чэжин зүгээр байна гэд жаахан хэржигнүүртэй байна. Хатгаа авц юм уу? Найдвартай чэжний зураг авахул гэсэн. Тэгээд авахулсан чэжин зүгээр байна гэсэн. Тэгээд гол нь юуных аастам цагаан шорооны харшилтаа л гэж тоосон цэрийн харшилтаа гэж онш тогтоогдсон. Би 2004 оноос хойш амьдарч эхэлсэн. Улуун савны дотор буслагчийн дотор өрөмтөд ингээд цагаан тоосоор бүрхсэн байдаг шүү дээ. Тэгвэл бидний дотор бас л тийм болж байгаа юм байлгүй дээ. Гэд дотор час улаан. За өшөө манай тэнд нэг өвгөн байсан хөөх юм талигажуулсан. Ханиалгаж хаах цацаж бүр юу ясаароод өнгөрсөн талигаж болсон. Одоо нэг хөгшин одоо энд эмнэлэг твж байгаа. Тэр хөгшин бол бүр болохоо байгаад юугээр вүлээ хиймэл амьсгаар амьсгалаад ингэж байж байгаа. Тэгээ ер нь бол энэ юунд бол хөгшин хүн хүүхэд илүү нэрвэгддэг юм байна гэсэн бодол над төрж байгаа. Энэ уулын баяжуулах үйлдвэр 1000 гаруй шилдэг инженерүүдтэй ингэнлээ. Энэ инженерүүд хүний амь нас одоо хөдөлмөр хамгаалал ингэж дороотож ингэж юу яхад энэ инженерүүд яагаад энэний эсрэг юм хийж чадахгүй байна. Би бодохдоо яаж нэхэр тэр цагаан шороог дахиж хийсэхгүй олон түмний ам руу оруулахаар нэг одоо арга хэмжээ авах боломж байгаа. Энэ инженерүүдийн тунд одоо том уралдаан зарлаад инженерүүдийн тунд явуулахад энийг лав тэр шилдэг инженерүүд одоо юм хийх байх гэж би бодож байна. Яг гэвэл би өөрөө инженер хүн. Ийм юмд хөдөлмөр хамгаалалт, аюулгүй техник энэ бүх юмд бол инженер хүн бол анхаарал тавьсан байх ёстой. Шаард хуудасны хариуг эх 6 дугаар сарын 1-ний өдөр авах юм. Хэрв шаард хуудасны хариуг өгөхгүй бол тус хөдөлгөөнийх нь тодорхой баримтыг дэлгэж шүүгэж өгнө гэдгээ мэдгдлээ. Хариу хүлээгээд ер нь бол иргэд найдаал ийм их баталтай.